За өнөөдөр бол 2 under 2 babiesтэй байх сүүлийн өдөр. Өнөөдөр манай охин 2 хүрж байгаа. Энэ baby-гийн их чинь. Гэхдээ өнөөдөр том төрсөн өдөр хийхгүй зүгээр. Гэхдээ ээж ирнэ. Ээжтэй бид 4 5-уулаа торт идэн. Тэгэл гадуур гарах бах, зугаалах бах. Yeah. That's about it. Яасан бэ? За очлоо. Come on. Энэ бүр яг нэг хоолоо нэмээ ээжээ гэдэг хүүхд болох юм байна л да. Дахиад байгаа өстэй ээжээ гэдэг. Миний хуушуур ингээл нэг юм бор шар юм жоохон түлхэлтэй юм шиг болол бусад хүмүүсийн наадмын хуушуурыг харахаар ингээ юм цагаан цайвар харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би илүү болгоод байна гэсэн үг тий. Би таярт ийм гоё гүзээлзэг нь Монгол гүзээлзэг нь ирсэн юм чи. Одоо хоёулаа халбах сэрэгээрээ идэхгүй бол цэцэрлэгийн бэлтгэлээ хийж байгаа шүү дээ. Энэ гоо нөөлөх шаардлага байна уу? Харин нөөштэй. Яавал та тэгвэл тэгээд чөлөө өөр намайг ирж ноолч юм. Нөөч үрээд байгаа юм уу? Цаг чи эзэлж байна. Цагаа. Хобо тэгж яхад бүрстэй. Аюу сайн ажиллаад байж шít. Ая тэр болмоо аашин алдахгүй бүрч. Артны гэрэл бүхийгөө дан. Ая тэр болмоо. Айна. За жоо 2 хүмүүс. Чи ямар хүчтэй юм бэ? Йоо. Алдан. Баяр хүргье. Дуусчлаа. За одоо шууд онох. Ич сүүн харилаа баг. Ингээл гулгаа хийчихлээ. Явтаач эхний унтлага. Doing laundry all day every day. Манай гэрийн хамгийн чухал объект. Энэ даун хон хадааны хамаг одоо тав тух аюулгүй байдал нойр сэтгэл ханамжтай холбоотой. Энийгээ тэрвэрэд унтдаг байхгүй юу? Тэгэл зөвхөн унтахаас гадна өдөр ч гэсэндээ бас ингээл барил яваад идэм. Тэгээд байжгаад 2 дахьыг аваад тэгээд 3 дахьыг авсаа одоо гуруулаа гэдэг. Гурвал ингээд нийлжлэл хэрэглээл. Бүр гурвал гэж зэрэгч тэрж мэгэрдэг. Жижигхэн fun fact. Манай хоёр адилхан хувцас өмсдөг болчихсон. Том жижиг мижиг энэ нэгчийнх нь энэ дүүгийнх нь гэсэн юм байхгүй. Дүүн зэрэгцээд ирчихсэн. Игчийнхээ хувцснуудаас өмсөж байгаа. Шингээж байгаа.
биш үү? Шово баачлаа миний гоёнд. Энд чи сайн нэг тэмдэг үстэй. Бүр бичлэг хийж байхад шүү дээ. За азтай байх юм байна л да. Хадааны 2 нас надад их хэлдэг байх л дээ. Малгайгаа өмснө хадаана малгай авахгүй. Малгай өмснө. Малгай тайлахгүй. Гадаа том террастай байхын хамгийн гоё зүйлсийн нэг нь үзүүлэх үү? Өнөөдөр гадаа 30 градус халуун байсан. Өдрийн цагаар гадаа амар халуун байгаа. Одоо нар буугаад арай гайгүй болчихно. Тэгээд явж гараа дээжиг ирж байгаа тэр бөөндөө гарч парк оръё. Паркын шинжлэгдсэн хэсэг Рио паркийг очиж үзэх гэж. Тийшээ хүүхдүүдтэй явъя. Нохооны талбайтай юм байна. Энд нохоонуудаас эхлүүлдэг юм байна. Ой, гэдэг болихтой юм надаа. Тэр Крис шиг авчаад тоглож байна. Амфитеатр гэсэн. Энд ингээд open mic-ийг элдв ивентүүд болдог гэсэн. Амфитеатрт энд болж байгаа тоглолтыг нь харсан чинь манай цэнзүрэн байна шүү дээ. Бас жоож очиж үзье. Жожод уулж штэ. Цэнцүрэн чи мундаг хуучир ч юм баггүй юу? Дэлхийн том хотууд яг ийм гоё парктай байдаг да. Улаанбаатар маань тэдний адилаар яг ийм гоё хотынхоо төвд агаарлаж болох үз хүмүүс зугаалж, хүүхдүүд чөлөөтэй тоглож, амьтад хүртэл чөлөөтэй нэвтрэх хэрэгтэй юм сайхан парктай болцгоолоо. Рио Тинто парка хамтдаа бүтээцгээе төсөл ийм амжилттай болсон байна. Энэ хүүхдийн тоглоомын хэсэг нь Мазала гэдэг сэдвтэй гэсэн. Гадуур харагддаггүй сонирхолтой тоглоомнууд байлээ. Бас парк маань тэр чигтээ бүх насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тийм стандарт замтай байсан ёстойг таалагдсан. Very inclusive. Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх 10 га газар гэсэн. Гэтэ ийм их гоё юм байж болохоор байлуу гэмээр зөндөө их хийх юмтай байлээ. 80% нь ногоон байгууламж. Тэгэхээр агаарын болон орчны бохирдлыг бууруулах зорилготой.
Маш их мод, будсууг, био, цөөрөм гэд ёстой байгальд гарсан юм шиг, агаарт гарсан юм шиг мэдрэмж төрүүлж ялээ. Хүүхэд хөгшөдтэйгөө очиход, оройн цагаар болцоход ёстой хамгийн тохиромжтой болсон байлээ. Дэвсгэр авчраад энд суугаад юм хийвэл гоё юм шүү дээ. Энэ яг хиймэл зүлэг биш, жинхэнэ ориг зүлэг шүү. Ийм гэлтэй бараг дүүсэн таарч.